Монгол улсын худалдаа үйлчилгээний салбарыг нэг шатаар ахиулж, шинэ стандарт, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн CU Convenience Store. CU Convenience Store нь бүгд найрамдах Солонгос улсын жижиглэн худалдааны зах зээлд хэрэгүүлэгч брэнд бөгөөд Монгол улсад 2018 оноос хойш Central Express CVS компани франчайз эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Convenience дэлгүүр гэдэг бол яг тэр хүний одоо амьдралын хэм маягт нь тохируулж бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ байнга өөрчилж яадаг. Тэр бидний одоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад одоо байнга өөрчлөгдөж яадаг хэрэгцээ шаардлагад нийцүүлж ингэж дор нь өөрөө бүтээгдэхүүнээ хөгжүүлээд шинэ бүтээгдэхүүн авчираад ингэж өөрчлөгдөж яадаг хурдтай өөрчлөгддөг ийм төрлийн үйлчлэгээ байна. Бид нар ерөнхийдөө энэ үйлчлэгийг харж байгаа за Монголд бол одоо бизнесүүд их идэвхтэй болж эхэлж байна. Өнөөдөр бол эдийн засгийн хөгжил тун сайн явж байна. За нөгөө талдаа бизнесүүдийн өрсөлдөөн нэмж байна. Тэр хэмжээгээр бид нэр илүү их зүйлийг хийж бүтээгсэн хүсэл зоригтой болж байна. Тэр хэмжээгээр бид нэр их завгүй болж байна. Ингээ бидний бүх араасаа байгаа амьдралын хэм маяг эндээ тохироод ингээд нэлээд өөрчлөгдөж байна. Тэгээ ингэж их амьдралын хэм маяг өөрчлөгдөхийн хэрээр бид нэр ингээд өдөр тутмын хэрэгцээгээ хангахад бид нар тийм найдвартай тэг бидний хэрэгцээнд их одоо ойрхон тийм одоо бүтээгдэхүүнүүдийг өдөр болгон шинээр нь ингээд найдвартайгаар авчирч үйлчилж явах. Тэрх уртсган цагаар ажиллах те ийм одоо үйлчлэгийг богино хугацаанд өгөх тийм үйлчлэгийн дэд утас биднэрт ихтэй байна. Тэгээ бид нар ингээд өнөөдөр байгаа зах зээл дээр байгаа нөхцөл байдлыг харахаар одоо 8 нэрийн хүнсний дэлгүүр өгдөг те нөгөө талын супермаркет. Тэгээ одоо энэ цайны газар, кафе ингээд олон төрлийн жижиглэнгийн хөдөлгөөний хүний өдөр тутмын хэрэгцээ хангадаг ийм үйлчлэгийн газар байна. Гэхдээ энэ эдгээр маань нийлээд конвенцийн үүсгдэг хүнд одоо хэрэглэгч төвдөг тэр давуу талуудыг бол өгч чадахгүй байгаа. Тэгэхээр биднэрт яалтчгүй Улаанбаатарт амьдарч байгаа, Монгол улсад амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэм маягт бол яалтчгүй конвенц өнөөдөр хэрэгтэй одоо цаг нь болцсон байна. CU-гийн стандарт үйлчилгээ бол хаанч очисон бүх дэлгүүрээр яг ижил байхыг бид нар зорддог. Яаж ийм үйлчлэгийг үзүүлдэг вэ гэхээр бид нар анханасаа одоо бүх дэлгүүрийн ажилчдаа нэгдсэн стандартын цогц сургалтанд сургадаг байгаа. Цогц сургалтанд сууснараа манай дэлгүүрийн аль ч салбар дээр очиод бүтээгдэхүүн үйлчлэгийг үзүүлэхэд яг нэг стандартыг одоо үзүүлж чаддаг гэсэн үг. Тогтоогоор бол ойролцоогоор 50 гаруй хувийн дандаа оюутан залуучууд ажиллаж байгаа. Энэ сурахынхаа хажуугаар бас биднэртэй одоо хагас цагийн ажил хийгээд бас сонирхлынхаа дагуу хөгжөөд хамт олонтой болоод анхныхаа ажлын дараагаа эхлээд явж байгаа. Мөн ялгаагүй бас стандартуудаас суралцаад олон улсын стандартуудаас суралцаад явж байгаа нь бол биднэрт бас нэг талын бас залуучуудад оруулж байгаа хөнгө оруулалт гэж бас бид нар хардаг байна. Стандартыг нэг ойлгох тухай асуулт. Тэгэхээр стандартыг нэг түвшинд маш сайн гүйцэтгэлтэй байхын тулд энэ хоёр зүйл ярьж байгаа бид тэр үйлчлэгээ ярьдаг. Тэгэхээр үйлчлэгийг сайн байлгахын тулд үүний ард талд бол сургалт те хүнээ сайн сургах тэр улсуудын ажилдаа сэтгэл ханамжтай байна энэ бүх зүйлийг анхаардаг. Нөгөө талдаа болохоор бүтээгдэхүүний чанар маш чанартай бүтээгдэхүүнийг тасалдaltaгүй байлгах хэрэгтэй. Цагаа зарцуулаад дэлгүүр ороод нэг юм худалдаж аваа юм даа гэдэг ортол тэр нь байхгүй бол яах вэ те тэр хүний цагийг дэмий өрчиж байгаа. Тэгэхээр найдвартай байх ороод байсан бүтээгдэхүүн авахд чанартай байх те бид нар яг үргэлж өөрчлөгдөж байгаа. Үргэлж шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа. Бид нар бол улам ингээд хурдтайгаар бүтээгдэхүүнээ өөрчилдөг, хэрэглэгчдээ илүү их мэдэрдэг. Өнөөдөр бол бид нар ингээд маш олон зүйлсийг хэрэгжилж үзэж байна л та. Тэгээ хэрэгжилж үзээд хэрэглэгчнүүд хэрэгжилж үзчихэд маш хурдан сонирхол нь өөрчлөгдөж байна. Дараагийн шинэ нэмийг бий болгохыг хүсэж байна. Тэгэхээр бид нар бүтээгдэхүүн хөгжүүлэлт сайн бүтээгдэхүүн хэрэглэгчд хүргэх гэдэг дээр хамгийн гол анхаарлаа хандуулна. Дараагийн бас нэг чухал зүйл нь бол яалтчгүй технологи. CU app дээр бид нэр
дамжуулаад цаашаа онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээг суурилж хийхээр төлөвлөгөөт ажлууд хийгдэж явж байгаа. Хэрэглэгчид CU аппликейшнээр оноо цуглуулж олон төрлийн хямдрал, давуу талыг хүртэх боломжтой. Цаашлаад цахимаар лоялти ирэх үүсэх бөгөөд үүгээрээ илүү их хямдрал, онцгой үйлчилгээнүүдийг авч байна. Sarbor Convenience дэлгүүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн импортын бүтээгдэхүүнийг Солонгос, Польш, Сингапур, Малайз, Япон зэрэг орнуудаас албан ёсоор оруулж ирж хэрэглэгчдэд хүргэдэг. Сард 1-2 компани бүтээгдэхүүн шинээр оруулж ирдэг бөгөөд одоогоор 200 гаруй нэр төрлийн зөвхөн CU сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдах бүтээгдэхүүнүүдийг импортлон оруулж ирээд байна. CU сүлжээ дэлгүүрүүдийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгын хүрээнд мөн хэрэглэгчдтэй олоншгүй үн цэнийг хүргэх эрхэм зорилгын хүрээнд бид үндсэн хоёр дэд бүтцийг хөгжүүлэн ажилладаг. За тэдгээрийн нэг нь түгээлтийн төв байна. За түгээлтийн төвийн гол зорилго нь дэлгүүрийн өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй хүргэх. 260 орчим бэлтгэн нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн манай нэгдсэн түгээлтийн төвдөө төвлөрөөд дэлгүүр болгоны өдөр тутмын захиалга хүлээн авснаар тухайн дэлгүүрт зориулсан бараа бүтээгдэхүүнийг бэлдэж илгээдэг байгаа. Хоолны үйлдвэрийн хувьд гэх юм бол бид Монгол хүний бие физиологийн онцлог амтны мэдрэмжид тулгуурлан судалгаа хийсний үндсэн дээр шинэ бүтээгдэхүүнийг гаргадаг. CU брэнд нь Sarbor шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэхийг зорддог. Шинээр гарах хоолн бүтээгдэхүүн бүрт 90 хоногийн судалгаа туршилт явуулсны үндсэнд хэрэглэгчид хүрдэг байна. Одоогоор CU хоолны үйлдвэр өдөр бүр 1 тонн хоолн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн CU брэнд нь өөрсдийн түгээлтийг нэг зэгт төвлөрүүлэн ажилладаг. Ачаалал багтаа цагаар нэг зэгээс түгээлт хийснээр Улаанбаатар хотын түгжрэл болоод агарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байна. Ер нь бол компанийн хувьд хамгийн чухал зүйл бол яг ирээдүйд бид нар лидер болох боломжтой, потенциалтай тэр ажилтнуудыг богино хугацаанд бэлдэх, үр дүнтэй бэлдэх одоо тийшээ бид нар зорж ажиллаж байгаа. Тэгэхээр манай компанид ажилласнаар одоо нийт ажилтнууд маань өөрийнхөө хамгийн одоо ур чадвартай, хамгийн одоо мундаг түвшиндээ өөрийгөө мэдрэх тэр боломжоор хангахын тулд бүхэл төрлийн сургалт хөгжлийг явуулдаг. За тэгээд мөн богино хугацаанд одоо бизнес маань өргөжинд хэлж байгаа учраас өөрийгөө харуулах боломж маш ихтэй. Тэгээд богино хугацаанаас карьер өсөх боломж их байгаа. Компани маань одоогоор 1000 орчим хүнтэй маш том баг. Тэгэхээр яг залуучуудаас бүрдсэн маш ирж хүчтэй мөн одоо ажиллахад таатай ур амьсгалтай бие биенээсээ сурч хөгжих бүрэн боломжтой ийм орчныг бүрдүүлж чадсан учраас манай компанид одоо ажилд орох хүсэлтэй залуучууд маш их байдаг. Бид нар бол энэ оруулж ирж байгаа нь бол дэлхийн одоо түвшний энэ бизнесийг яаж хийдэг вэ гэдэг энэ мэдлэг арга зүйг оруулж ирж байгаа. Тэгээ энийгээ бид нар оруулж ирээд одоо Монгол жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчтэй бүгднтэй нь хуваалцсан гэсэн төлөвлөлтөй.
Ер нь энэ жижиглэнгийн худалдаа, энэ жижиг хүнсний дэлгүүр, эсвэл энэ цайны газар те одоо ийм өдөр тутмын хүмүүний үйлчлэгээ үзүүлдэг газруудад ер нь жижиг дунд бизнес эрхлэгч нар яг өдөр тутам хийж яадаг ийм үйлчлэгээний төрөл юм. Тэгэхээр энэ үйлчлэгийг явуулж байгаа хүмүүсийг бид нэр дэлхийн түвшинд арга зүйтэй болгоод дэлхийн түвшний дид бүтцээр хангаж үйл ажиллагааг нь дэмжиж ингээд дараагийн бизнесийн нэг шатан дээр авчрах хэрэгтэй гэж харагдана. Тэгээ ингээхийн тулд бид нэр энэ франчайз гэдэг хөтөлбөрийг явуулъя гэж зараад байна. Тэгээд франчайз хөтөлбөр маань одоо амжилттай эхлээд хамгийн ихний франчайзуудаа өгөөд явж байна. Энэ бизнесийг амжилттай ажиллуулах гэхээр санхүүгийн менежментийг яаж хийдэг, хүний нөөцөө яаж удирддаг, маркетинг одоо идэвхжүүлэлтээ яаж хийдэг, тэгээ хүнд үйлчлэхээр яавал үнэ хэрэглэгч бий болдгийг ингээд энэ бүх мэдлгүүдийг л 300 аж ахуйн нэгжийн цаана олон гэр бүлүүд байгаа тийм энэ бүх хүмүүст л түгэж байгаа. Тэгээ тэр утгаараа л бид нэр бас өөрсдөө боловсролын бизнес хийгээд байгаа юм аа л гэж байна. CU брэнд шин соёлыг түгээж байна.